Сайн байцгаана уу? Рафаарын тансаг дууны гитарын хичээлийг үзүүлье. Дуунд маань үндсэндээ бол ерөөсө 3 аккорд ашиглаж байгаа. За интро хэсэг дээр 2 аккорд нэмэгдээд 5 аккорд ашигланаа. За тэгээд дуучинтайгаа адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капогоо 1-р ладан дээр хийгээд тоглоорой. За бүх хүнд капо байхгүй учраас би капогийн хувилбараар эндээ тоглоё. За эхний аккорд ре минорын сефт. Хоёр дахь нь ля минорын сефт. Тэгээд соль минорын сефт. За тэгээд энэ дээрээ чигчээ руугаа 5 дугаар ладныхаа 1-р утсан дээр нэмж тавиад ерөөдөө соль минорын сефт гэхдээ зөвхөн чигчээ руу нэмж тавиад ийм аккорд бас нэг дундуур нь оруулж тоглоно. Ерөөдөө бол соль минорын сефт гэсэн үг. За тэгтээ чигчээ руу тавьсныг нь би одоор тэмдэглэсэн байгаа учраас яг дууныхаа үгэн дээр давхцуулаад харахад ойлгомжтой байх гэж бодож байна. За тэгээд интро хэсэг дээр си бемоль сефт, ля сефт. Энэ хоёр аккордыг ашиглана. За энэ хоёрыг шууд дараалуулж ашиглаж байгаа учраас хуруугаа ингэж биш ерөөдөө энийгээ шууд гүйлгээд ашиглаж байгаа шүү. За баруун гарын хувьд гэх юм бол нэг л одоо таталт цохилтыг хийгээд явчихна. За тэр нь P, I тэгээд доошоо цохиод хаана. Цохиод уцаад ургасныхаа дараа хаана гэсэн үг. За өөрөөр хэлбэл ре минорын сефт барьлаа гэхэд 4-р уцаа татна. Яг гэвэл бааз уцна. Эрхий уруугаараа тэгээд 7-р хуруу цохиод хаана. Уцсны дугаарыг хэлэх юм бол 4-р утас, 3-р утас цохиод хаана. За тоонд үзүүлэх юм бол 1-2, 3, 4 ингэж сонсогдно. За тэгээд нэг л удаа хийн. За интро хэсгээ яг энэ чигээр явчих. Ре минорын сефтээ бариад яг саяныхаа таталтыг нэг удаа хийн. 1, 2, 3, 4 болцсон. Ля минорын сефтээ барьлаа. 5 дугаар утас, 3 дугаар утас цохиод хаана. 1, 2, 3, 4. За гэхдээ эннийхээ 4 гэдэг дээр нь бид нар 4-р ладныхаа 6-р утсан дээр эхлээд дараад өгнө. Гэхдээ дараа шууд бүтэн аккорд ярих учраас шууд энэ чигээр нь дарчих нь. Тэгээд 6-р утсаа татна. Өөрөөр хэлбэл 1, 2, 3, 4 гэж орж ийн гэсэн үг. Тэгээд үргэлжлүүлээд соль минор 3-р ладан дээр учраас үргэлжлүүлээд шууд хуруу ингэж шилжчих нь. Тэгээд 6-р утас татна. Дараа нь 4-р утас татна. 1, 2, 3, 4 дараагийнх дээр нь чигчийн хуруугаа нэмээд тавьчин нөгөө оттой аккорд гэсэн үг. Таталт нь яг адилхан 6, 4 юм болох нь. За эннийхээ бас 4 өөрөөр хэлбэл 1, 2, 3, 4 дээр нь 5 дугаар утсаа татна. За тэгэхээр ийм болох гээд байна. 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 4, 1, 2, 4. За энэ бол интро хэсэг. Энийг яг 2 удаа ижлэх явна. Хоёр дахь явж гин. За тэгээ 3 дахь яваад дуусна. 3 дахь нь яг ижлэхээ эхэлнэ. Адилхан. Энийгээ явчаад одоо нөгөө чигчээ уруутайгаа явахгүйгээр шууд си бемоль сефтээ барьлаа. Нэг доошоо цохлоо. Ля сефтээрээ нэг доошоо цохино. За интро хэсэг ингэж дуусч байгаа. За одоо жоохон хөнгөн эмэлтэй явж үзье. Дуу маань бол ерөөсөө л яг саяныхаа интро хэсгийг давтаад яваад байна. Гэхдээ тэр сүүлийн энэ хоёр мөр хэрэг байхгүй. Ерөөсөө эхний 4 аккорд 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2,
ингээл яваад байна гэсэн үг. За одоо дуутаагаа явж үзье. Ре минорынхоо септийг зогсныхоо дараа дуугаа дуулж эхлэв шүү. Амьсгалахын хүртэл хөрхэн санагдан. Амарлан мөрөндөө шайнагдан. Артасан гөлрөвч төрхөн харагдан. Амьд байхад нөгөө хагуу харигдаа. Чамайг харж өрийгөө мэлэй. Чамайг бас өрөөлийг хэлэй. Шамайг бас төрлөө нэг нэлэй. Ина. За энэ дээр тэр нөө эмэ гэдэг хэсгүүд нь явна. Тэгээд хамт байхын тулд гол нь хүлээн гэдэг хэсэг. Ерөөсөө ингээл яваад байна гэсэн. За энэ дээр нэг зөвлөж хэлэх юм юу вэ гэхээр эхний 2 удаа явж байгаа шүү дээ. Тэрнийхээ зүрхнээ дөвийн гэдэг дээр бол 2 аккорд явж байгаа. Зүрхнээ дөвийн ингэж хэлж байгаа. Тэгэд 2 дахь явалтан дээр болохоор зүрх дөвийн гэд хурдан хэлчихэж байгаа гэсэн. Энэ дээр бас андуураад аккордуудаа сольжиж магадгүй санагцсан. Тэгэхээр зүрхнээ дөвийн одоо болохоор зүрх дөвийн тэр зөвийн сагсан бэн baby овэн. Тэгээд үлдээсг нь орж ирж байгаа. Өнөртэйж байна үнэн төмөртэй төсөөлөн шүр гэж үнэрхэж байгаа шүү чүр гэж энэ бол хашаатасан хөр гэж энэ төрлөл төсөрлөл юм байна бид орлаад энэ төрөл сүрэл гэж сэгээд орлаад. За тэгээ шүү дахилт орж ирнэ. Амьсгалахын хүртэл хөрхэн санагдан. Амарлан мөрөндөө шайнагдан. За ерөөхдөө ингээл яваал тэгээд тэр төгсгөлийн хэсгээ хийгээд ерөөсөө л энэ 4 аккордуудаа солиод яваад хад болно гэсэн үг. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Ойлгомжгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээд асуугаарай. Тэгээд subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг бас дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.